Өнөөдөр хууль хүнд үйлчилж хүнд хэрэгжиж байна. За ингэж хэлсний учир гэвэл Дүүрэн театрын дарга Монгол Улсын гавьяач жүжигчин дуучин Төвшин Дүүгээс Орос гарцаа шийдэхийн тулд хоёр айлын хашиг трактороор дайж эзэмшил газарт нь халджээ. За учир юу гэвэл Дүүрэн театрын дарга Төвшин Төсийн гэр нь бол эдгээр айлуудын цаана барьлах бөгөөд Орос гарц байхгүй улмаас энэ хоёр айлын хаширууд 7 дугаар сарын 20-ны өдөр бол маш бүдүүлгээр халдсан байна. За одоогоор энэ хоёр айлын иргэд бол маш их гомдолтой байгаа бөгөөд газрын албанд энэ асуудлаар хандсан боловч тодорхой хариуг бол өгөөгүй байна. Бидний байхгүй хойгуур, эзгүй хойгуур шууд манай хашаар одоо ингээд энэ хашааг буулгаад тэгээд ийшээгээ ингээд зам оруулж байгаа. Одоо энд ингээд явсан замныхын мөрөн байна. Энэ айлын хашааг нураагаад манай айлын хашааг задлаад тэгээ шууд цаашаага зам. За энэ ямар учиртай яагаад зам орчвоо гэтэл замыг хаасан хүн юм гэхэд одоо энд айл одоо энэ машин замаар ингэж яваад энэ хашаа руу ороод цаашаа гарах Орос гарцын хаалга бисэхэн байтал шууд эндүү одоо ингэж орж манай за хашааг буулгаад өөрийн одоо олон жил 2013 оноос хойш одоо энэ гэрчлэгийг аваад энд бол амьдарч байгаа. Энэ хашаа руу манай одоо нэг өдөр л ингэж орж дайрсан байна. За ингээд энэ холбогдох газрын албанд нь хандсан Орос гарц хаасан ингээд хаасан хүн нь одоо манайх биш энд харагдаж байгаа айл. Энэ манай хашаа энэ хашаа хоёрын хооронд энэ айлын хашааны цэг хоёрын хооронд 7 м зааталтай, наадалтай 9 м-ийн зай байгаа. Билээхэн шууд ингээ харагдаж байгаа. Гэтэл одоо энэ хууль бусаар газраа ингээ тэлээд том болгоод энэ дүүн дээр ингээ хашаа бариад ингэсэн айлын хашааны Орос гарцыг хаацсан айлыг газрын чөлөөлөх байтал ном ёсороо байгаа 07-оо эзэмшээд амьдарч байгаа айлын хашааг зүгээр дурын нэг хүн ирээд хашааг нь буулгаад ингээд газрын алба юу ч хийлэхгүй байгаад би бүр гайхаад өнөөдөр одоо ингээд бухимдаад явж байна яг үнэндээ. Төвшин Төгсөөг энэ тал дээр газрын албанд бол Орос гарцын маань нээж өгөөч гэсэн тийм хүсэл тавиад. Тэгээд тэр нь шийдэж өгөх өөрөө ингээд газраа ингээд гаргачаад энэ буруутай үйлдэл хэлхээ зэрэг одоо газрын албандаа дээрээс нь одоо дарга нар нь одоо бид нарыг дарамтлаад тийш тэр хүний үйлдэл зөв болгохгүй. Юу гэж дарамтлсан бэ? Таны одоо энэ эзэмшилтэй газрын шиг бүр болохгүй бол одоо хурааж авна маа гэж хэлсэн. Ямар албан тушаал? Тэгээд тэр газрын албаны манай Сүхбаатар дүүргийг хариуцсан Нэргүү Бямбаг гэл улсуудтай уулзсан. Энэ манай одоо энэ 10 гаруй жил амьдарч байгаа энэ газар дээр. Тэгээ манай хүүхдүүд одоо гадагшаагаар явцсан. Тэгээ байхгүй хаагур энэ Төвшин Төгс дөрөв дараагийн Төвшин Төгс хашааг ингээд буулгаад ийш нь сунгаад нааш нь татаад газраас нь хасаад ингээд татаад авцсан байгаа байхгүй. Тэгээ хүүхдүүд хийсэн чинь ерөөсөө үйл оошоогоод тэгээд тэгсэн мөхтөр энэ айл одоо ийм том одоо модруугаа өчнөө хашаатай байхад тэрийг хэлж чадахгүй одоо мөнгөгүй болохоор нь ялгадаг юм ингээд манайхныг ингээд байхгүй хүүхдүүд нь байхгүй байгаа газрыг ингээд хийцэн байгаа байхгүй. Бид нар одоо хүч муутай одоо хөөцтэй гүүгээд яваад ах хүүхэн шохот хүүхдүүд том хүн байхгүй. Тэгээд чадал тэнхээ муутай болохоор бид нарыг ингээд дарамтаад хүчтэйнүүд нь ингээд одоо ийм сайхан замаа хаат жинхэнэ зам хаасан тэр айл. Тэгээд манайх бол зам хаагаагүй угаасаа л кадастраараа байсан юм. Тэгээд тэр айлд болохоор юу ч хийж чадахгүй. Айгаад манайхыг болохоор ингээд байхгүй байгуур ингээд зам гаргаасан байна. Сэмэн би Австрали улсын Сидней хотоос холбогдож байна. Сарантая гэж хүн байна. Тэгэхээр таны яг Монгол дахь эзэмшил газарт халдсныг хизээ мэдсэн бэ? За 7 сарын 20-нд манай дүү ярьсан, манай найз тэр ярьсан. Тэгээд шууд бульдозер авчираад хашааг юм эвлээд тэгээд яг бид нар бол 10 жил наачаа амьдарч байгаа. Тэгээд өөрсдөө зургийнхаа дагуу кадастраараа ямар ч илүү дутуу гарсан юм байхгүй, хинээч гарт орсон хаасан юм байхгүй ингээд амьдарч байгаа. Тэгсэн чинь Монгол Улсын гавьяач жүжигчин Төвшин Төгс. За тэр хойдлын дээдлийн айлыг мэдгүй байсан. Прокурорт ажилладаг хүмүүс. Тэр хоёр одоо баруун үгсэж нийлээд байгаа юм уу? Манай газрыг одоо ямар ч хил өгөхгүйгээр ерөөсөө хашаа хорог ингээд дураагаад шууд зам бариад хэлсэн байна гэж зураг бичлэг явуулсан. Эзэнгүү ах. Одоо эзэнгүү ах. Бид нар чинь 0.7 га газраа одоо зүгээр бүрөөрөө сайхан амьдарч болохгүй гээл одоо хин дуртай ингээд сүйтгэлээл хашаа ороогоо нураалгаад 2-3 удаа кадастрын хүн авч ирж зураг хийлээ. 2-3 удаа хашаага архин дахин байрлаа. Тэгээд 2-3 сая төгрөгөөр бас давхар тохирчоод байж байна. Би одоо манай гэр бүлийн хувьд бол гомдолтой байна. Одоо газрын албанд гаргах өргөдлөө бүгдийг гаргах цагдаагийн байгууллага хандна, хуулийн байгууллагад яг хууль дүрм журмынхаа дагуу хандаал одоо чаддагаас чадахгүй хүртэл явна. Үүгээр зогсохгүй та бүхэн дараах бичлэгээс гавьяатын ихнэр газрын нийцэттэй хэрхэн харьцаж буйг харна үзье.
Энэ айлчлал том хаалцлаа энэ хашаагийн эцэг байж хийгээд энэ хашаагийн эцэг. Би. Чи ямар ихтэй? Чиний үнчээ. Үүндээ хүн загнаа да. Би ч энэ эцэг гэж хэлж байна. Тэгээ өгөөч. Тэгээ хаа тавьж байгаа чи ичиж өгөөч. Миний хаан тавьж чам тамаагүй. Тавьж чам тамаагүй. Ямар ч тач эзэмшил газраа гавьяат төвшин төгсөд эвдүүлж сүйтгэүүлсэн иргэд зохих хуулийн байгууллагад нь хандаж асуудлыг шийднэ гэлээ. Уг нь олонний хайр талархлыг хүлээсэн эрхэм гавьяат маань нийгэмд жинтэй байр суурийг эзэлсэн нэгэн хэрнээ ардаа татлаад түлхээгүй. Танил талгүй хүмүүсийн газарт дур мэдэн хүч хэрэглэн ингэж авирлаж байгаа нь хэр зохистой вэ? Бид энэ талаар түүний 88 дугаарт заалгаж асуухад тэрбээр дараах тайлбарыг өглөө. Сайн байна уу? Гавьяат төвшин төгсмөн үү? Тийм байна. Сайн байна уу? 99-ийн юмнаас холбогдож байна. Сайн уу? Сайн байна уу? Танаас нэг зүйлийг асууж тодруулах гэсэн. Танайхаа өчтөр манай цуслан дээр очсон гинэ. Тийм. Тэрэн дээр танаас би одоо тэрий чинь би одоо сайн найдварлаад өгшөрнөө. Наад асуудлыг чинь ахна 2 сараас хойш үзсэн юм аа. Бид өөрсдөө орох гарцаагүй хаах чадахгүй та. Тэгэхээр одоо чи энэ шүү дээ. Би өөрөө хүсэлтэй тавьсан. Энийг шийдэх нь газрын авч шийднэ, газрын авч яах вэ? Гомдоо шүүх шийдэх байхгүй та. Танаас ганцхан таныг энэ хоёр айлын хашаа руу трактороор дайрч орсон гэж байгаа. Та яагаад хүний хувийн эзэмшил газар руу би ерөөсөө трактор маркер дайрч орсон байхгүй. Энэ талын мэдээлэл аваад. Наадлын чинь газраа тэр замаа янзлуулсан юм байна. Тэгээ би янзлуулахдаа сая 800 сая төгрөг өгөөд. Тэгээд трактор авчиж тэрийг тэгшгүүл янзлуулаад тэгшгүүлж авахгүй та. Олон жилийн наад хормон бууцсан хэлийцэн байсан тэгшлийг ямжуулж ирсэн. Гавьяат маань ямар ч тач өөртөө буруу өгсөнгүй. Би Орос гарцын асуудлаа шийдвэрлэхээр өнгөрсөн 2 дугаар сараас эхэлж Сүхбаатар дүүргийн газрын албанд олонтой хандсан боловч асуудлыг шийдэж өгөөгүй хэмээн эзэмшил газраа алдсан хүмүүсийг буруутгаж байгаа нь харамсалтай. Уг нь хууль зааснаар л хэмбогооч хувь хүний болон аж ахуй нэгжийн эзэмшил газар руу халдаж болохгүй гэдэг хууль Монгол улсын иргэн бүрт үйлчилдэг. Дөрөв театрын дарга Монгол улсын гавьяач жүжигчин төвшин төгс болон иргэн лавс өрөнгийн хооронд үүсэж байгаа газрын маргааны талаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулагч Баянбаг их мэрэгжилтнээс тодруулахыг оролцсон боловч тэрээр татгалзлаа. За манай сурвалж дахь баг бол хэвлэлийн төлөөлөгчөөс нь энэ асуудлыг тодруулах зөвшөөрлийг бол авсан. За гэвч өнөөдөр бол инхүү татгалзсан хариуг өглөө. За манай хэвлээс яваа юм. 2 дугаар хороо дөрөв театрын дараа төвшин төгсөн газрын асуудал хэрэг хэмжээ. Манай ахтай уулзсан байгаа шүү. Хин гэж юмаа. Бямбарч. Харин байцаагч байна уу? Бямбарч байцаагч гэсэн тэр хүн тань руу явууллаа. Би надад тайлбарлахгүй. Би тэр шийдэгдээгүй. Хоёр сараас хойш танаад гомдол гаргасан гэсэн шүү дээ. Төвшин төгс гэж хүн. Тэгээ газрын алба шийдэж өгөөгүй болохоор бид нэр өөрсдөө орц гарцаа шийдлээ гэсэн. энэ асуудлыг бол мэдэхгүй шүү дээ. Угаасаа хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулж. Тэгээ яг аль яа энэ асуудлаар яриа өгөхгүй гэдэг юм. Айл өчтөр ирээ бид нэр зөвшөөрөл авсан шүү дээ яриа авах. Хашаага эвдүүлж сүйтгэүүлээд байгаа иргэн лавг сүрэн Сүхбаатар дүүргийн газрын албаны нэргүү гэгч мэрэгжилтэнд хандахад түүнийг дарамтлж газрыг яаралтай чөлөөлж хашаага татахгүй бол газар ашиглах эрхийг чинь цуцлана гэж сүрдүүлснэг ч хууль хяналтын байгууллагын шалгах хэрэгтэй. Олонний хайр хүндэтгэлийг хүлээсэн төвшин төгс гавьяат ядарсан хоёр иргэний газрыг дээрэмдэж байхынхаа оронд өөрсдийнх нь орц гарцыг хаасан хуулийн байгууллагад ажиллаж байсан Сүхбаатар гэгчтэй энэ асуудлаа шийдэх байтал
яагаад хамаагүй хүмүүсийн газар руу дайраг гэдэг нь асуулт болон үлдэж байна. Ямар ч тач өөрсдийн эзэмшил газраа төвшин төгс гавьяатад эвдүүлж сүйтгэүүлсэн иргэд хууль хяналтын байгууллагад хандгаар болсон. Бид энэ талаарх мэдээллийг дараагийн нэвтрүүлэгтээ үргэлжлүүлэн хүргэх болно. Манай сурвалжлах баг өмнө нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо буюу ачтын эмнэлгийн баруун талд тавьдаг ёстой замын асуудлаар нийслэлийн газрын албанаас тодруулахад хиндэж хин нэгний эзэмшил газар руу халдах эрх байхгүй гэдэг хариултыг өгч байсан. За тэгвэл өнөөдөр та бүгдийн мэдэх Дүүрийн театрын дарга хоёр айлын эзэмшил хашаа руу бүтүүлгээр халдчиход байхад төрийн байгууллага яагаад дуугүй сууж ямар ч арга хэмжээ авахгүй байна вэ?